За тэмцээнд орж ирсэн юм байна уу? Ямар нэгэн одоо спортын уралдаан тэмцээнд орж ирсэн юм байна уу? Байгаль байлгүй дээ. Бүгдээрээ тий. Их баг хэмжээгээр Монголын зүйрцсэн үг шүү дээ. 60 чуганд суралдуул гэх тий. 60 чуганд хүртэл уралдаж ирсэн л байх. Тэгэл тийм үг гарч ирсэн л байх л та. Тэгээ бүгдээрээ ямар нэгэн байдлаар тэмцээнд орж ил байсан байх, гүйж ил байсан байх, хараач ил байсан байх. Тодорхой хэмжээнд бид нар ингээл одоо уралддаг тий. Уралдаад гүгээд төрүүлсэн юу авдаг лээ? Шагнал авдаг тийм үү? Шагнал авдаг. Тэгээд тэр төрүүлсэн үний шагнал аваад тэр шагналаараа бас бахархдаг, сайрхдаг их сайхан тийм одоо үйл явдал болдог л доо. Тэгээд аливаа нэг тэмцээний зорилго бол төрүүлэх зорилго байдаг. Заримдаа бид нэр зорилгогүй явж байгаад нэг тэмцээнд туугаад орчих тийм тал байдаг л да. Би бол нэг удаа тэгжсэн. Өмнө та бүхэнтэй бас хуваалцажсэн тий. Солонгос багтаа би нэг барилдсан талаараа. Ямар ч зорилгогүй явж байгаад нэг тэмцээнд өсөрж ороод тэгээд өсрээд орсон. Яагаад орсон бэ гэсэн уг нь тэмцээн үзэх гэж очсон бид нар. Тэгээ очсон чи бүх барилдсан хүмүүст нь шинэ бэлтгэлийн хувц өгнө гэдэг. Тэгэхээр нь өсрээ орцсон. Миний зорилго бол тэмцээнд орохч байгаагүй, төрүүлж байгаагүй зүгээр үзэх зорилготой очсон. Тэгээ үзэх зорилго маань яванда бэлтгэлийн хувцас авах зорилготой болсон. Тэгээ яванда барилдаад ирсэн чи төрүүлэх зорилготой бол явцсан. Тэгээ эзний нэр дээр бас төрүүлсэн л дээ. Төрүүлээ бас гайхамшигтай гоё шагнал мангал тухай үед авч ялаа. Тэгээ ямар нэгэн байдлаар тэмцээнд оролцож байгаа хүн бол ер нь бол зорилготойгоор төрүүлнэ гэсэн тэр бат итгэл зорилго хүсэл эрмэлзэлтэйгээр ордог. Манай Эвэлийн урд цуглааны одоо залуучууд одоо төг ахлагч, суур ахлагч, хүлгээ гамбаяр гэдэг эдгээр чинь хүүхдүүд байхдаа бид нэр их сайн хөлбөмбөг тоглодог гэсэн. Тэгээ бид нэр ерөнхийдөө дандаа хөлбөмбөг тоглож тэмцээнд орж одоо төрүүлнэ гэсэн зорилготойгоор явдаг байлаа. Тэгээ ер нь бол азгүй төрүүлж байгаагүй, нэг ч удаа төрүүлж байгаагүй. Тэгээ нэг талаас азгүй юм шиг мөртлөө нөгөө талаас айгүй айхтар азтай. Бид нар чинь яг мэрэгжлийн тамирчид ерөөсөй байхгүй мөртлөө дандаа энэ тэмдгийн клуб тоглодог. Одоо шүүгч мөх шигшгийн тамирчид мамирчидтэй болцсон нөхдүүдтэй үздэг. Тэгэл яадаг вэхээр дандаа 1 2-т ордог, 2 3-т ордог. Ингээл нэг 2 түм үү 3-т ордог. Тийм байлаа л да. Ер нь бол за энэ жил яаж хийж байгаа нэг төрүүлчих юмсан. Гайл ордог, тэгэл мултарчдаг. Олон жил тэгсэн. Тэгээ сүүлдээ одоо манай энэ залуучууд бүгдээрээ та бүхэн харж байгаачлаа. Одоо хөлбөмбөг тоглох гэхээсээ илүүгээр хөндийн өргөгч нар шиг болцсон байгаа. Тэгээ ямар ч тийм тоглох хөлбөмбөг бол боломжгүй болцсон. Тэгээ одоо ингээд зорилгоо бол биелүүлж чадаагүй. Гэхдээ ер нь бол яг хаа их сайн тууштай бид нар сайхан тоглодог байсан л та. Тэгэхээр ерөнхийдөө бидний хувьд олон янзын тэмцээн уралдаан хүлээждэг амьдралд. Спортын тэмцээн уралдаан хүлээн. За тэгээд сургууль соёлд багтаас тэмцээн уралдаан бидний хүлээж идэг. Сайн сурахын төлөө одоо ялангуяа Солонгос молонгост бол одоо сургууль гэдэг чинь бол өрсөлдөөний талбар биш шүү дээ. Алаан болж байна энэ ч тий. Бос орнд яа тийм мэдэхгүй Солонгос бол ямар ч байсан тодорхой хэмжээнд хүүхдүүд нь онц сайн сурж сайн сургууль авахын төлөө өстөд бөө юм болж шүү дээ. Бөө юм болж. Тэгээд чадахгүй бол сайн сургуульд орж чадахгүй бол амиа хорлно, сэтгэлээр нь бүр одоо яадаг юм хүүхд нь олигтой дээд сургуульд орж чадахгүй бол эцэг их нь тэр чигтээ гэр бүлээрээ тэр чигтээ сэтгэлээр унаад гудамжинд гарчдаг юм уу яадаг юм. Бүр тийм болцсон. Одоо тэгээ сүүлийн үед бас сургуульд хүүхдүүд тийм болцсон юм шиг байна. Одооны хүүхдүүд ч их айхтар болчих шүү дээ. Тэрнээсээ илүү сурна, энээс илүү одоо дүн авна гэж ингэж уралддаг болцсон юм шиг байна. Намайг сургуульд байхад хэн олон хичээл тасалж, хэн олон хүүхд зодж байгаа нь гоё санагддаг байсан. Тэгэл бид нар ч аль болохоор хичээл таслаад ингээл хулигантах гаалтай ингээл би чи манайх хөгжим мужийн дунд сургуульд нэгдүгээр одоо курст орсон байж хат нэг давхарт байдаг гэсэн. Тэгэд ингээд орж ирээд нэг давхрын үүдээр ороод ирнэ. Багш нартай орж ирсэн ингээ харагдана. Буцаад нэг давхрынхаа цонхоор би цаадлаар гараа авчдаг гэсэн ингээ таслаад. Тэгээ стипенд өгдөг байсан. Ангийнхан нэг хүүхд хичээл таслангууд ангиар нь бүгдээр ингэ стипендийг хасдаг байсан. Манайхнаас. Тэгээ бид нар чинь 180 төгрөгийн стипенд авдаг байсан. Манай ангийн хүүхдүүд намайг хичээл суулгах гэж баг мөрөгдөг байлаа шүү дээ. Миний өмнө. Тэгээ баясаа минь чи хичээлдээ суугаад өгөөч. Хичээлийн пялчих юм бол нөгөөдөл чинь бүгдээрээ стипендээс хасуулна. Тэгэл би дургу үргээд байл явлаа шүү, таслаа шүү гэл тэгэл ангийнхаа хүүхдүүдийг айлгадаг. Тэгж тийм байдаг гэсэн. Одоо сүүлийн үеийн хүүхдүүд болохоор айгүй айхтар болчих. Ингээд хичээл сургуулаа мундаг хийж гин. Одоо манай хүүхдүүд ч өглөө 4 мөрөв 5 аван цаг тусаад хичээл мичээлээ ингээд хийгээд байна л да. Тэгэхээр энэ амьдралын уралдааны одоо
энэ хүү нөхцөл байдал маань бүр илүү нарийсаад бүр илүү ээдрээтэй адармаатай болоод юм шиг байгаа юм шиг байна. Бид нар амьдрах гэж ер нь бол үнэндээ бол зовж штэ. Үнэндээ бол амьдрах гэж бид нар өстө уралдсараа л таарч шин. Уралдсараа л тий. Ийшээч нэг уралдаал, тийшээч нэг уралдаал, эндч нэг уралдаал. Хичээл сургуультай одоо сайн сургуульд сайн дуу авах гэж уралдаал, сайн их сургуульд орох гэж уралдаал. Тэгэл сайн ихнэр хүүхэд нөхөртэй болох гэж уралдаал. Бөө юм болж шин. Би бол одоо ихнэрийгээ гэргээ болгож авах гэж нэлээх уралдсан өнөөс нь. Гэрт нь яваад очихоор ингээл манай ихнэр ч одоо хөөхөн охин байла. Одоо ч гэсэн хөөхөн л дөө. Тий, тэгээд тухайн үед нь ингээл гэрт нь яваад очихоор бараг л одоо худалч байна. Энд байна уу? Манай гэргээ байна уу? Байхгүй нь жоохон яриад авъя. Бараг л худалч нь ингээд орчных нь гадаа ингээд банд нар очрлоо зогссон байдаг гэсэн. Шүрээ туулцах гээд. Айгуу тийм балиар залуучууд байсан шүү тэд нар. Муухай. Их онцгой царай муутай онцгой залуучууд байсан. Тэгээд их нартайгаа одоо уулзах гэж болцох гэж би чинь зовдөг байлоо. Тэгэхээр нилээн болно. Тэгэл их нартайгаа болцох гэж манай их нар чинь нэг юм балиар олон найзтай. Тэгээд эднээсээс ерөөсө салахгүй. Дөрвөн эмэгтэйтэй найзалдаг гэсэн. Тэгээд би уг нь Жамсрангийн шүрээ гэж эмэгтэйтэй очиж уулзах гэж байгаа юм. Тэгэл ингээл машинтаа аавынхаа машиныг аваад хаяа ингээл гэрийнх нь гадаа очиод зогсонгууд болон тойрол манай ихнэр ингээл айгүй гимгүү царайлал ганцаараа гараад ирсэн. Уцаараа хоёул уулзыг ярьсан баг ш. Тэгэнгүүт араас нь нөгөө дөрөв нээз нэг нэгээрээ цуваад ингээл гимгүү царайлал гараад ирсэн. Балиартал. Тэгээ манай машинд суун, миний машинд суугаад яадаг вэ гэхээр мэдээж би чи их нартайгаа болцох гэж ирж байгаа хүнийг цайны газар ч юм уу за тухайн үед ч бас баар маар гэж явдаг л байлаа л да. Тэгэл тийм газар орно. Уг нь ихнэр бит хоёр хоёлаа ингэ явах юм бол ядаж нэг хоёр ундаа хоёр шил пив аваад таарч байгаа юм тий. Гэтэл тэр шаврын хаалтнуудаас бол 6 ширхэг юм авах болж байгаа. Ер нь нэлээд зовсон. Тэгэж би их нартээ таалагдах гэж байгаа байхгүй. Таалагдаж. Тэгсээр гад арай ч намайг таалсан царайд юм шиг байна. Тэгээд яг хоо гэрэлсэн мэт. Тэгээд сүлдээ их нартайгаа гэрлээд сайхан аз жаргалтай одоо эсний вэлдээр амьдарч байна л да. Тэгээд ерөнхийдөө бид нэр иймэрхүү олон янзын өөрийн мэдлгүй уралдаанд бид нар ингээд тавих гээд идэг. Тэгээд өглөө өнөөдөр цуглаангаа ирэх гэж бас уралдаа хийцтэй цагтай. Өмнө манай цуглааны цаг 11 шүү дээ. Тэгээд 11 хагас гээд хүмүүс аль биесээр ботцсон юм шиг. Өглөө ингээд уралдаад би ч гэсэн өглөө уралдсан. Босоод босоорой гэж орилоод охин босхгүй би ууралдаа шүү хоцорлоо цуглаанаасаа гэж үнжлийн хуудтаад бөө ихнэр алиглаар авчихсан бөө юм болсон. Амьдрал гэдэг маань өөрөө бидэнд уралдаан болцсон. Бүх талбар дээр бид нар уралдаж байдаг. Энэ уралдааны зорилго бол төрүүлэх. Тийм ээ? Төрүүлэх. Энэ уралдааны зорилго бол нэгдүгээр байранд орж шагнал авах зорилго. Тэгэхээр Паул Коринт хотынд бичсэн загтал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Христ итгэлийн энэхүү амьдралыг уралдааны замд гүйж байгаа түүний амьдралтай төсөөлж, дүүцүүлж, тийм ээ? Жишж тэдэнд хэлсэн байдаг. Энэ хэсгээс харах юм бол хэлсэн Паул. Уралдааны замд гүйгчд бүгд гүйдгэнч нэгэн шагнал хүртгийг та нар мэдэхгүй гэж юу? Та нар ялахын тулд гүйцгээ. Тэмцээнд дөрсөлдөгч бүр бүх талаар бие захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг аж. Тэд муудах титэм үрдгийн төлөө бол харин бид үл муудах титмийн төлөө юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр Илч Паулын зүйрлэл бол гайхалтай зүйрлэл байсан юм чи. Паул юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дэлхий дээр байгаа бүхий л хүмүүс тэмцээн уралдаанд оролцдог, гүйдэг, хараадаг. Тэд нар бүгдээрээ гүйдэг, хараахдаа бүгд өөрийн гэсэн ёстой, дүрмтэй, журамтай гүйдэг. Бид нар хөл бөмбөгийн талбайд хөл бөмбөг тоглож байгаад хөл бөмбөг ядраад ирэнгүүт нь бөмбөгөө бариад гүйчихвэл яах вэ? Болох уу? Бөмбөг бариад гүйх нь битэл гар ингээд жоохон шүргэхэд гар болдог тий. Оросоор рука гэж байна шүү дээ. Баг багтаа хөл бөмбөг тоглож байгаа л гар нь шүргэж рука гэж орилол бөө юм болдог гэсэн. Гар болдог. Тэр дүрм дүрцсэн асуудал. За нөгөө талаасаа сакс тоглож ий. Сакс тоглож байгаад гар нь жоохон ядраад ирээд шийд хол санагдсан гот дургуун нүрээ бөмбөгөө өшгөлчих болох уу? Болохгүй. Энэ бол энэ жоохон хөлн шүргүү үгүй тэр чинь хөлмөл болоод бөө юм болно нэ. Тэгээд бүх асуудал болно. Тэгвэл Паулийн хэлсэн зүйл бол аливаа нэг тэмцээн уралдаан бол өөрийн гэсэн дүрмтэй, журамтай, өөрийн гэсэн сахилга баттай байдаг юм а. Тэр сахилга батаа барьж, тэр сахилга бат дотроо зогсож, тэр сахилга тэмцээнийхээ дүрм журмыг одоо чандлан гүйцэтгэж байгаа тэр хүмүүс тэмцээнд төрүүлэх боломжтой юм а гэдгийг хэлсэн.
А энэ дэлхийн уралдаанд гүйгчд бол бүгдээрээ төрүүлсэн ч гэсэн тэдний шагнал бол муудах титэм юм а гэдгийг Паул хэлсэн. Бүгдээрээ бодъё л. За би одоо түрүүний ярьсан жишээн дээр тий. За мэдээж би гэргитгээ гэрлэх гэж нэлээд юм болсон. За тэгээ урд хойно гарч хөөцөлцөөргээд арай ч нэг юм таалагдаа тэгээд гэрэлсэн. За гэрлээд бит хоёр өнөөдөр амьдарч байна. Одоо бит хоёр чи юу 96 он танилцсан гэхээр удахгүй бит хоёрын чинь хэдэн жил 20 гаруй жил болсон юм ба ш танилцаа тий. Нэлээд олон жил амьдарч байна. Бит хоёр мөнхөд эхнэр нөхөр хоёр байж чадахгүй. Үхэл биднийг нэгэн цагт салгана. Энд дэлхийн ертөнцийн миний хамгийн хайрладаг тэр хамгийн одоо хүсэж биширдэг хамгийн хүндэтгдэг хамгийн үнцэнтэй тэр юмнуудаас бид нэр хизээ нэгэн цагт сална. Хизээ нэгэн цагт сална. Яагаад гэвэл бид нар муудах биеийн дотор амьдарч байгаа. Муудах биеийн дотор амьдарч байгаа. Бид устж үгүй болох махан биеийн дотор бид нар амьдарч байгаа. Бидний энэ амьдрал хизээ нэгэн цагт төгсгөл болно. Тэр үед биднийг хайрладаг, хүндэлдэг, шүтдэг, биширдэг, үнцэнтэй тооцдог тэр бүх юмс бид орхиод энэ дэлхийгээс одно. Ямар ч үнцэнтэй зүйл бидэнтэй мөнхөд байж чадахгүй. Тэр уралдаанд төрүүлэхийн тулд хичнээн тэмцээнд одоо төрүүлэхийн тулд хичнээн бэлтгэл сургуулал хийгээд хичнээн одоо яадгийн өөрийгөө золиослоод хичнээн төсөв төвчээр гаргасан ч гэсэн түүнээс ямар их шагнал медаль авсан ч гэсэн тэр зүйлсүүд бидэнд нэмэр болохгүй. Нэгэн цагт бид орхиол юу. Одоо манай гэр зөндөө олон медаль байна. Өөс хэрэгтэй хэрэггүй медаль. Тэр сургуулийн тим юмны тим медаль гэж манай хүүхдүүдийн медаль байж гин. За ялангуяа миний медаль бол мангар олон байна. Ягаад тэгэхээр бид нар чи нөгөө намар хавар болгон хөлбөмбөг тэмцээн зохиодог. Тэгээ тэмцээн зохионгуудаа нэг 20 хэдэн нөхдүүд тэмцээн зохионгуудаа баг 10 хэдний медалаар шагнацдаг байхгүй. Талаас илүүг ингээд алт мөнгө хүрэл медаль гэдэг тийм. Нэг баг нь 5 6 хүнтэй. Тэгээ шагнадаг. Тэгээд яаж хийж байгаа нэг 3 мурт нь орчиж байгаа юм чи. Тэгээд нэг тэмцээнд ороход жилдээ нэг 2 медаль бат авч байгаа. Тэгээ би ч одоо 10 хэдэн жил хөлбөмбөг тоглож ийн гэхээр гэрт бол 40 50 медаль бол байж л. Эсвэл тэр юмнууд чинь яг тухайн үед авч явахдаа бол ингээл бас нэг тодорхой хэмжээний хөлс усаа урсгаад авцсан юм чи гоё санагдаж байгаа. Тэгээ авчраал гэртээ оруулж ирээл фүн зүүдэг газар нь зүүдэг ч юм уу эсвэл өргөвчин тэгээл болон орхичлаа юм л та. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн дээр хүмүүс бүгдээрээ гүйдэг уралдаг тэр уралдаан бүгдээрээ зарчимтай дэгтэй ч гэсэн түүнээс авах шагнал бол мөнхийн зүйл биш юм а гэдгийг Паул хэлсэн. Мөнхийн зүйл биш юм а. Нэг талаараа Паул өнөөдөр бидний итгэлийн амьдралыг уралдаанд гүйгчийн амьдралтай зүйрлэж төсөөлж хэлсэн. Нөгөө талаараа энэ дэлхийн ертөнцийн бидний үхэн хатан тэмцэлдээд байгаа энэ зүйл чинь ямар ч үнцэнгүй юм а гэдгийг Паул хэлсэн. Бодоод үзэлтэй бүгд. Мөнгө. Мөнгөнд дуртай юу? Эвтэй ариун царилцаагаад байгаараа бүгд дуртаагаар барахгүй шуналтай байгаа шүү дээ. Бүрийн мөнгө хангат нүдэн нэргэлдэл өнгөр нүдэнд давхраа ороод жартаагаал ингээл шал өрөл. Бүгдээр л мөнгөнд дуртай шүү дээ. Хажууд байгаагаас одоо мөнгөнд дуртай юу гэдэг. За яг үнээр нь хариул. Бүгдээрээ мөнгөнд дуртай шүү дээ. Мөнгөний хойноос бид нар үхэн хатан тэмцэлдэг. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцийн чинь юунаас болж нэг нэгнийгээ алж ийн вэ гэхээр эд баялаг мөнгнөөс болж л нэг нэгнийгээ алж байгаа. Дайнд ажин юунаас болж би болж ийн вэ гэхээр эд баялаг газар нутаг тийм зүйлээс л болж байгаа. Өнөөдөр тэр орогт орнотын улсуудыг одоо бөөн дайнд ажин болгоод самууруулаад будаа болгоод байна шүү дээ. Яагаад тэгээд байгаа юм? Мангар их нефттэй, мангар их эд баялагтай. Тийм учраас тэр газар нутгийг сүрүүлээд эд баялагыг авахын тулд тэр хүмүүс бодлогоор энэ юулыг явуулж байгаа. Агаарын замын одоо Сирийг бол тий агаарын замын Оросууд нь авцсан билүү, газрын замын Америкууд нь авцсан билүү. Тэгэл айгүй хөгжилтэй, мундаг, сайхан амьдралтай газар байсныг одоо бол там болгоо ичсэн шүү дээ. Тэгээ тэнцээ хүмүүс амьдрахгүй бүгд цутааж шүү дээ. Цутаагаад Европ руу дөрвөөд гарцсан бүгдээрээ. Тэгээ тэнцээ нөгөө нефт ингээд гол шиг урсаж байгаа байхгүй.
Бүр ингээд горх ингээд оргилоод гараад урсдаг шиг те. Нэг тийм бичлэг явж ирсэн шүү дээ. Тэр сэрийн нефт ингээд урсж байгаа. Хэдэн нөхдөө бичлэг хийсэн. Яа гол шиг ингээд нефт урсж байгаа байхгүй. Тийм ид баялаг. Тэгсэн мөртлөө газар нутаг дээр тэд нэр сайхан амьдрах боломжгүй. Яагаад гэвэл тэр эд баялагийг эзэмшихийн тулд хүчрхэг улсууд бодлогоор эдийн засгийн алуурчид тэнцээ алуур явуулж байгаа. Хооронд нь дайтуулж байгаа. Хооронд нь байлуулж байгаа. Нэгэнд нь нууцаар мөнгө өгөөд, нэгэнд нь нууцаар буу өгөөд, нэгэнд нь нууцаар танк өгөөд, тэгээд нэг нь ардчилсан нам, нэг нь ман, нэг нь ан гэх тээ. Азар Монгол манан болцсон юм да. Манан болов гэсэн бол одоо алдчих байхгүй. Яг одоо бидний одоо ойлголтоор бол тийм болоод тэгээ хоёр талаас нь төрхрээд хоорондоо ингэж байлдаад тэгээд газар нутаг дээр амьдрах боломжгүй болоод дөрвөөд гараа явчих. Одоо Монгол бас гашуун ийм юм байна. Монголд одоо маш олон залуучууд гадагшаа гарахыг хүсэж байна. Юу вэ нөгөө монголчуудыг Монгол газар нутаг дээр уйж байгаа хоёрхан юм байна гэсэн шүү дээ. Нэг нь юу вэ гэсэн чинь лизинг, нэг нь болохоор виз өгдөг элчин сайдын яамд гэсэн шүү дээ. Ийм хоёр юм л уйж байна. Тэрнээс ширээ виз өгөхөд лизинггүй байх юм бол бүгдээрээ аль хэзээ алга болчихно гэж тийм. Тэгэхээр өнөөдөр тиймэрхүү зүйлсүүд байна. Монголч ялгаа байхгүй. Олон хүмүүс өнөөдөр Монголоос сухтааж, Монголоос гарч, Монголоос нэг гарчих юм бол тамийн тогооноос гарч байгаа юм шиг тийм сэтгэлтэй бодолтой болсон хүмүүс зөндөө амьдарч байна л да. Бид нэр Монголоос явлаа гэдээ яах юм бэ? Монгол газар эзгүүрнэ, хоосорно. Ялангуяа би та нарт хэлчихье. Бити өөр. Монголынхаа эзэн болоорой заяа. Энэ Монголын газар шорооны эзэн, Монголын газар шороог одоо хайрлаж хамгаалах эзэмших хүмүүс нь бид нар юм байгаа шүү дээ. Бурхан бидэнд энэ газар шороог өгсөн юм байна. Тийм учраас энэ газар шороог ухаж, түнхэж, эдэлж хэрэглэх биш. Бид Библийн эхний хэсэг рүү очиод үзэх юм бол газар нутгийг эзэмшүүлэхээр өгсөн гэж байгаа. Эзэмшин. Эзэмшин гэдэг чинь эзэн болохыг хэлж байгаа. Эзэн. Аливаа нэг юмыг эзэн болоод эзэмших юм бол тэрийг зөвхөн ухаж түнхээд хэрэглээд сүрүүлэхийг хэлдэггүй. Түүнийг хайрлан, хямгадна, өсгөн, үржүүлнэ, гамнана. Чинь өөрийн юмыг өөдөн татдаг шүү дээ хүмүүс тийм ээ. Тэгэхээр энэ газар нутаг чинь бидний өөрийн юм байхгүй. Бурханаас бидэнд өгсөн зүйл. Харин өнөөдөр магадгүй би одоо тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь гадуур мадуур ингээд яриад бичээд байгаа мундаг хүмүүсийн ярьж байгаагаар бол Монголд одоо эдийн засгийн алуурчид ажиллаа хийж байна гэж яриад байгаа юм л д. Тэр юу гэхээр яг нөгөө нэг ойролт орнын зарим улсууд шиг Сирь шиг тий, Иран шиг, Ирак шиг тэгээд одоо аимшиг юм болгоод баялагын эзэмшээд гадны улсууд баялагын эзэмшээд эцдүүдийг нь бүгдээрийг нь энэ тэнд очиж хар бор ажил хийлгэсэн зарц болох гэж байна гэж ярьж байгаа юм л та. Тэгэхээр эд баялаг гэдэг зүйл бол аимшигтай. Өнөөдрийн дэлхийн ертөнцийн эд баялаг дургүй хүн байхгүй. Бүгд дуртай. Тэр эд баялагийг бүгдээрээ хүсдэг, тэмүүлдэг. Магадгүй зарим нь олж авдаг. Олж аваад яадаг юм? Эд баялагийг олж авсан хүмүүс яадаг вэ? Жаргадгүй. Яг зовдөг. Санал нэгтэй. Эд баялаг ихсэх тусам хүний зовлон ихсдэг байхгүй. Та нарын үзээрэй дээ. Та нарын нь штэ. За Германда байна штэ нэг одоо хэдэн төгрөгч үйд нэг сая төгрөг Германда хийгээд автобусанд ингээд гараа сахан дээш нөргөө чихэлсэн автобусанд ингээд нэг яваад үз. Чадах уу? Амжих уу та нар? Амжихгүй штэ. Айгуул автобусанд суухгүй. Боли мөнгө алдчихна. Хүүдэн төлчихгүй ингээд гадар алах нь тий. Буш гэсэн эсвэл таксит нь. Германд чинь нэг ч төгрөггүй байх юм бол ёстой сайхан явж штэ тэргээр чи юу очиж цаашилт чи яах гэдэг. Германд гараа хийсэн бол гараа бол юу ч байхгүй наач гэлтэй. Гоё явж штэ. Тэгээ эд баялаг ихсэх тусам хүний амьдрал зовлон нэмэгддэг байхгүй. Одоо өөр юм уу 76 гишүүн байна штэ. Зарим нөхдүүд нь бол ер нь надтай жицүү надаас залуухан зөндөө байгаа штэ. Их хуралд анх сонгогдоод орохдоо өстө гөлийсэн төлийсэн сайхан өтгөн өсмөстэй ингээл хүмүүс ордог. Тэгээ одоо ингээд 3 сонгуул Монгол дараалал сонгогдсон хүмүүс чинь үрчигээд, торчигоод, үсэн нунаад ингээд аль хэзээний бүр ингээд гачин болцсон амьтад явж байгаа.
Тэгээ яг тэднүүсийг бид нэр хараагаад байгаа юм л да. Идээд байна, уугаад байна, Монголын баялагийг зараад байна гэл тэ. Нэг шин тэд нар амар тайван ундаж чаддгүй гэдэгт би итгэлтэй байна. Нэрээ. За аль нам нь гарч ирээд манийг шоронд хийчих хөл гээл тэ. Хин яагаад миний энэ одоо нууц юмнуудыг ил гаргачих бол аль эсвэл яадаг миний эд хөрөнгийг хулгайлчих бол эсвэл хин өстөө хонцонтой миний үр хүүхдийг алчих бол нэг шин тэдний хувьд амар тайван амарч унтдаг. Эд баялаг эрх мэдэл ихсэх тусам хүний амьдрал зовлон ихсдэг. Яг үнэглээд. Тэгтээ сонио. Хүмүүс эд баялагт эрх мэдэлд үхэ хатан тэмүүлдэг. Яагаад гэвэл хүмүүс Бурхны бүтээсэн тэр анхны бүтээл болох хүмүүс гим хийснээс болоод хүмүүсийн хувьд үнцэнтэй байх ёстой зүйл нь үнцэнтэй биш болоод үн цэнгүй өвчин зовлон хараад тэр асуудлыг авчрах зүйл нь хүмүүсийн хувьд үнцэнтэй болцсон байхгүй. Бүгдээрээ Библийн эхлэл рүү яваад чи. Тинчээ яасан Адам Ева хоёрыг Бурхан бүтээгээд Бурхан дуулууртай байх ёстой л гэдгийг хэлсэн тинчээ. Өөрөөр хэлбэл Бурхан дуулууртай байх ёстой. Гэтэл Бурхан дуулууртай байх ёстой тэр амьдралыг тэд нэр зөрчсөн. Тэгээд нөгөө нэг гоё харагдах, сайхан харагдах. Тэр нөгөө алимыг хэлж байгаа шүү дээ. Харахад гоё, идэхэд амттай, сайхан харагдсан. Тийм учраас муу ерэн сүсэнд автаад тэр алимнаас хүртээд Бурханы үгийг эсрэгүүцгэж болсон. Тэгээд гэмтэн болсон. Уг нь бол Бурхан тэдэнд хэлэхдээ миний үгэнд дотор бай. Бурханы үг гэдэг чинь юу юм? Бурхан гэдэг чинь хин юм? Бурхан биднийг бүтээгч, бидний эцэг. Бидний аав. Биднийг хайрладаг. Бурханаас илүү биднийг хайрладаг хэн ч байхгүй. Бид нэр Эхлэл номон дээр очиод үзэх юм бол Бурханы бүтээлийн түүхийг аваад үзэх юм бол Бурхан бүтээлээрээс төгс дэлхийг бүтээдэг. Бүх юмыг маш гайхамшигтай бүтээгээд юугаарч дутхгүй тэр ертөнцид хүмүүс биднийг дараад нь бүтээсэн. Юугаарч дутхгүй ертөнцид. Тэгээд тэнцээ аз жаргалтай амар тайван амьдрах боломж нь юу байсан бэ гэвэл Бурханы үгэн дотор Бурханы эрх мэдэл захирагдаж амьдрах хэрэгтэй байсан. Бурхан бидний эцэг учраас Бурханы хүсэл биднийг аз жаргалтай, амар тайван, баяр баясгалантай амьдруулах хүсэл. Өөр юу ч Бурханы үгэнд орлоо гэд бид нэг хорлогдчих юм байхгүй. Хохирчих юм байхгүй. Библиэс аваад үзэх юм бол бидний хувьд Бурхан хизээч биднийг хохирох одоо яадаг юм те биднийг хорлох тийм үг, тийм сургаалыг бидэнд хэлж байгаагүй, хэлдэггүй. Харин биднийг өөрчлөгдөх, биднийг аврах, биднийг амар тайван, аз жаргал, баяр баясгалантай байх тэрхүү зарчмуудыг тэр сургаалууд гэдэг. Тэр шунлаас болоод тэр сайхан харагдж байгаа, гоё харагдж байгаа зүйлд хүмүүс дурлсан. Тийм учраас хүмүүс гимнүгэлтэн болсон. Тийм болохоор өнөөдөр хүмүүс нөгөө нэг амар тайван, хайр, уучлал, өршөөл, одоо өөрийгөө захирах байдал тэр бурханлаг бүх үр жимсүүдийг бид нар үл тоодог. Зүрхмийн нөгөө нь хүсээд идэг. Яг гэвэл бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Зүрхмийн хүсээд идэг. За нэг аятайхан байх юмсан. За нэг бусдыг хайрлах юмсан. Бусдаа муудалцахгүй юмсан. Өөр юу гэдгийг те? Бусдаа эв найртай сайхан амьдраад уучлах юмсан. Бусдад тусалчих юмсан. Бусдад нэг өгөөмөр хандчих юмсан. Гэр бүлдээ үнэнч байх юмсан. Арх дарс уухгүй байх юмсан. Ажил хөдөлмөрөө үнэн чудрах хийх юмсан. Олон зүйл биднийг хүсдэг. Бидний дотроос сануулдаг. Гэтэл бид үнэндээ тэрийг хийдгүү. Бид үнэндээ гүйцэлдүүлдэг. Ер нь шүү дээ. Ажлаа шудрах хийх, ажлаа цалгартуулах хоёр эцсийн төвшөнд юугаар ялгаатай вэ? Ажлаа шудрах хийснээрээ бид нар юунд хохирох юм? Ажлаа салгартуулснаар бид нар юу хожих юм? Юу ч очихгүй шүү дээ. Гэхдээ хүмүүс алийг сонгодог юм? Аль болохоор нүд хариулахыг сонгодог байхгүй. Дарга ороод ирэх юм бол амир ажиллана. Дарга байхгүй бол тамхи татаад одоо бол утсаараа мессенжерээ үзээд тэгээ сууж явах санаатай. Үргэлж бид нэр дандаа бидний зүрхэнд сануулдаг тэр ариун сүнсний дуу хоолойг
эсэргүүцдэг. Эсэргүүцдэг. Энэ ихнээсээ бид гажсан, буруутсан, завхарсан, унсантай холбоотой явдал юм байна. Тэгэхээр Илч Паул яг ийм зүйлтэй зүрлсэн. Энэ дэлхий дээр та нар гүйж ийн, уралдаж ийн, тэмцэлдэж ийн, авахыг хүсэж ийн. Энэ бүх авж байгаа шагнал чинь бүгдээрээ муудах титэм юм аа. Бүгдээрээ та нарыг аварч чадахгүй. Бүгдээрээ та нарын амьдралд хэрэг болохгүй зүйлсүүд юм аа гэдгийг Илч Паул хэлсэн. Үндэ бүгдээрээ аваад үзье. Хэдэн мянган тонн алт, хэдэн мянган одоо яадгийн сая доллартай байлаа гэд бид нар мөнхийн усыг амсаж чадахгүй. Хизээ нэгэн цагт бидний махан бие баяртай бол. Тэр үед бидний олж авсан нэр хүнд, эд баялаг, эрх мэдэл бидний амьдралд ямар ч нэмэр байхгүй. Ямар ч нөлөө байхгүй. Магадгүй та эрхтнээс солиулаад хэдэн жил илүү амьдарч болно. Магадгүй та гормон хийлгээд нэг хэдэн жил илүү амьдарч болно. Орсын алдарт дуучин Алла Пугачева шиг. Алла Пугачева ч одоо бараг 80 хүрч байгаа байх шүү. Тээж. Тийм үү? Тийм үү, 70 гарцсан оноо тий? Тийм ээ, 70 гарцсан юм биш үү? 70 гарцсан хүн шүү дээ. Тэгээ одоо нөхөр нь бараг надаас залуу суур пастортай ч зүүн байх шүү бараг л. Нэг нэвтрүүлэг хөтэлдэг нэг нөхөр байгаа тий. Нөгөө Кирикоров гэдэг нэг бас дуучинтай сууж исэн чинь тэр нь хөгшрөөд тэгээд арай залуухныг алаад авчихсан шин. Амар алдартай тэгсэн мөртлөө орсод тий. Өөр хэмээн тэр нэг муухай юм хийгээгүй. Тэрний ёс зүй авгаа нөхрийн талаар би ярих гэж ярьж байгаа юм биш шүү. Тэр хүмүүс ерөнхийдөө тийм 70 гарцсан хэрнээ одоо тийм залуухан нөхөртэй юу л хоёр их хөвгтрүүлсэн мөлөө. Тэ? Зүг баха. Нөгөө нэг янз янзын мэс аргаар үр суулгаад хоёр их хөвгтэй болсон гэж сонссон. Тий. Тэгч их мэхэр ч юм уу. За ямар ч гэсэн хоёр их хөвгтэй болсон байлаа. Нэг нь Маня гэдэг, нэг нь Саша гэдэг. Хотлоо яриад байхгүй. Хотлоо шээ тэр. Түн шиг мэдээж бид нэг хэсэг сайхан амьдарч болно л доо. Хэсэг сайхан амьдарч болно. Тэгвэл магадгүй хэдэн жилийн дараа энэ дэлхийн мөнх усыг үзнэ. Мөнх усыг үзнэ. Тийм болохоор энэ дэлхийн ертөнцийн Илч Паулын бидэнд зааж сургаж сануулын хэлхийг хүсэж байгаа тэр зүйл бол та нар энэ дэлхийн ертөнцийн өхөн хатан гүгээд байна. Уралдаад байна, тэмцэлдээд байна. Эндээс магадгүй та нар нэг шагнал авна. Шагнал авна. Энэ шагнал чинь энэ дэлхийн ертөнцид мөнхөд та нарыг аврал биш юм аа гэдгийг хэлхийг хүссэн. Харин бидний уралдах ёстой уралдаан тэмцээн бол энэ дэлхийн хүмүүсийн уралдаж байгаа уралдаан тэмцээнээс өөр. Тэгээд өгөгдөх шагнал нь ч гэсэн өөр гэдгийг Паул хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дэлхий дээр өхөн хатан тэмцэлтэд уралдаад байгаа хүмүүс муудах титмээр шагнагддаг. Хизээ нэгэн цагт муудан тэр титэм. Харин та нар өөрсдийнхөө уралдаж байгаа уралдаан тэмцээндээ ял ах トゥ усраа ялагч бай гэж хэлсэн. Амен. Хэрвээ та нар ялах юм бол хизээч муудахгүй, хизээч устдахгүй тэр мөнхийн шагнал, мөнхийн титмийг Бурхан бидэнд өгөх болно гэдгийг Паул хэлсэн. Амен. Хажууд байгаа найзтай хэлэхгүй. Бурхан бидэнд мөнхийн шагналыг өгөх болно шүү найз минь гэдэг. Мэдээж энэхүү тэмцээнд уралдаж байгаа, гүйж байгаа тэрхүү хүмүүс маань бүх талаар бие захирах чадварт өөрийгөө дасгалжуулдаг байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол бид нар Бурханы зарласан тендерийг авах гээд яваад байна гэсэн үг шүү дээ. Бурханы зарласан тэрхүү тэмцээнд бид нар төрүүлэх гээд яваад байна гэсэн үг. Тийм учраас одоо тендер гээд байгаа шүү дээ, сүүлийн үед одоо энэ сургуулийг барихын тулд 10 ширхэг инженертэй 20 ширхэг ажилтнтай, урд нь 2 удаа ийм ажил хийсэн, энэ одоо 3 тэрбум төгрөгийн ажилтай бол 30% тэнцэх ажлыг та хийсэн юм байх хэвээр. Энэ нөхцлүүдийг бид нар гүйцэтгэсэн байх хэвээр, хийсэн байх хэвээр. Тэр үед бид нар ялагч болно гэж. Тэгвэл Бурханы зарласан тендерт ямар нөхцлүүд байдаг юм болоо? Бүгдээ аваад үзье. Мөнгө хэрэгтэй юу? Бид нар мөнгө өгөөд тэр тендерийг авах боломжтой юу? Хувь мөнгө өгөөд тэр тендерийг авах боломжтой юу? Боломж байхгүй. Хүч чадал хэрэгтэй юу?
Тендерийн орооны гарууд дургуй өрөөдөх юм бол очиж шанаадаад те. Чи яагаад надад тендер өгөхгүй нь хогч шүү гэнэ. Хэрэгтэй юу? Хэрэггүй. Ирэх мэтэл хэрэгтэй юу? Арай алга байхгүй шүү дээ. Ямар ч арай алга байхгүй бурханд. Энд юу хэрэгтэй вэ? Сайн хэлсэн. Өрсөлдөгч бүр бүх талаар бие захирах чадварт өөрийгөө дасгалж болдог. Энд бурхнаар бид нар өөрийгөө захируулах явдал хамгийн чухал юм байна. Өөрөөр хэлбэл бурхан дуулууртай байх явдал. Хэрвээ бид нар бурхны бидэнд санал болгож байгаа тэр уралдаанд гүйж байгаа бол бурхан өөрөө зохиогч нь учраас бурхны зохиосон дүрмийн дагуу бид нар тоглох ёстой. Гүйх ёстой гэсэн үг. Энэ дүрм бол хамгийн нэгдүгээр дуулууртай байдлаас эхэлдэг. Энд бурханд яагаад дуулууртай байдал гэж ярьж байна вэ? Хамгийн эхлээд хүн яаж алдсан юм? Хүмүүн төрлөختөн юунаас болж унсан юм? Дуулуургүй байдлаас болж унсан. Хэрвээ бурханд Адам, Ева хоёр дуулууртай байсан бол Есүс дэлхий дээр ирж тэг зовж тарчлах шаардлага байгаагүй. Дуулуургүй байсан учраас хүмүүс гимнүгэлтэй болсон. Гимнүгэлтэй хүмүүсийг аврахын тулд бурхан өөрийн хүү Есүс Христийг илгээсэн. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд бидний гимнүглийн золиослол загалмаа дээр сувлагсаар бид амь мөнхийн авралыг авах боломжтой болсон. Тэгэхээр бурхны тэрхүү бидний өмнө одоо санал болгож байгаа тэрхүү тэмцээн уралдаанд бид нэр төрүүлэхийн тулд шагнал авахын тулд бид хамгийн нэгдүгээр дуулууртай байх ёстой. Хоёрдугаарт нь бид нэр ариун сүнсээр өөрсдөө өдөрдүүлэн жолоод байх хэрэгтэй. Ариун сүнсээр. Библийн саяны хэсгийн уншсан хэсгийн сүүлийн хэсгийг харах юм бол харин ч бусдад тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вэ гэсэндээ бие залхааж боолчилдог гэдэг үгийг хэлсэн байна. Бие залхааж боолчилдог. Шарын шишний зарим ойлголтод байдаг. Тэр юу гэхээр нөгөө юу нүглийн намжлан гэж тийм ээ. Нүглийн намжлан. За мөн католикийн зарим нэг урсгал чиглэл, исламын урсгал чиглэлч гэсэн байдаг. Нүглийн намжлан гэдэг ойлголт. Тэр нүглийн намжлан гэдэг зүйл нь юу вэ гэхээр энэ бие зоох эхэлж байгаа юм л да. Ер нь бол чинь манай монголчууд ч нөгөө нүглийн намжилж ингээд сунж мөргөөл, яваал сунж мөргөөл, босоол ингээд явдаг. Одоо төвдөж ч гэсэн тэр хийгдэж байгаа тийм. Одооний хийж байгаа юмнууд нь бол ингээд бүр хідэн 10 ширхгийн модон нөгөө өвдгөвч ийм нөгөө тавхаавч хоёр хийцэн. Тэгээ өвдгөрөө ингээд сунгуудаа ингэж мөргөөл дахиад босоол ингээд явдаг. Тэгээ хой талд нь ингээд нөгөө хоол унд нь ингээд тэрэг нь морин тэрэгэн дээр ингээд өхөр тэрэгэн дээр ингээд чирээ дагуулаа явждаг. Тэгээ тэр нөгөө тавч мавчгийн энэ байждаг. Энэ маань нэг ёсондоо одоо буян үлдэж байгаа байдал, нөгөө ёсондоо нөгөө талаасаа гим нүглээ одоо бурхны өмнө улааж байгаа байдал гэх юм уу те. Бүр эвгүй тодруулаад хэлэх юм бол одоо нөгөө өөрийгөө одоо залхааж нүглээ намжилж байгаа байдал юм байна. За исламын шашинтнууд бол бас их эвгүй шүү дээ. Тэр нэг армадаал сармар гэж болдог. Тэрний өмнө өөрсдөө ингэж ташуурддаг, зовоодог. Ийм урдалтай үзүүртэй төмрүүдээр ингэж өөрийнхөө биеийг урдаг. Өөрийгөө ташуурдаж ингээ улаан цоснож болно. Тэгэл тэрүүгээр чи тэр нэг бие бичлэг үзчихсэн амар. Баахан ирчүүд ингээл алла бала гэж ингээл ташуурдаад улаан цоснож тагаа холилдоод тэгэл явждаг. Энэ бас муу ялгаа байхгүй. Тэр өөрсдөө залхааж байгаа бас нэг шашны үйл явц юм шиг. Одоо католикийн шашинтай нуудын дунд бас нэг тиймэрхүү явдлууд гардаг юм шиг байл л дээ. Тэгээд маш олон хол газар даянчилж өөрсдөө зовоож хүнд ачаа үүрч одоо ингэж хүнд ачаа одоо зүүнээсээ зүүж явах гэх мэтчлээ. Нэг кинон дээрээс би үзчихсэн. Тэр юу гэхээр ах トゥ хоёр байж байгаад ахын дүүгээ алчиж байгаа. Тэгэнгүүтээ лам дээр очиод гимнүглээ уучлсан одоо нөгөө намчилсан чи лам түүнийг одоо чи ингээд одоо гимнүглээ уучлах бурхны өмнө гимших ёстой. Чи өөрийгөө одоо гимнүглээ одоо намчилж амьдрах ёстой гэд. Тэгээд нөгөө нөхөр чи өөрөө мангар юм том юм зөө ингээд хүзүүнээсээ зүүгээд үүрээд тэрийг ингээд чирээд ингээд явж байгаа нэг тийм кино байд. За Паулийн энд хэлж байгаа бие залхааж боолчлно гэдэг явдал нь юу вэ гэхээр эдгээр дурдж байгаа зүйлсийн аль нэг нь ч хэлээгүй. Аль нэг нь ч хэлээгүй.
Харин энд юу хэлж байна вэ гэхээр энэ махан бие юунд дуртай вэ? Түүнийг Бурхны эсрэг энэ махан бие юу үлдэж байна вэ? Түүнийг зогсоож, түүнийг залхаах явдлыг хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Бурхан биднийг гэр бүл болгоод эхнэр нөхөр хоёр нэгэн бие, нэгэн гэр бүл гэж хэлсэн. Тийм ээ? Эхнэр нөхөртөө, нөхөр нь эхнэртэй зориулагдана. Өөр ямар нэгэн Евад бол Адам, Задам байхгүй. Ганцхан Адам л байгаа. Адамд бол Ева, Нина, Тамара юу ч байхгүй. Ганцхан Ева л байгаа. Ганц. Ерөөсөө ингэж нэг нэгэндээ бие зориул. Энэ бие чинь тал учраас нөгөөх нь ингээ хүрээд ирэхээр бүтэн болж байгаа маа гэдэг хэлсэн. Тэгвэл Паулийн хэлж байгаа энэ бие залхаалт гэдэг дээр бүгдээрээ өдөр бодоод яг өнөөдөр нөхцөл байдал дээр хүмүүс юу яаж амьдраад байна вэ? Яг ирчүүдийн зүгээр нэг үл итгэгч ирчүүдийн дунд ороод та нар юу ярьж сонсоорой. Юу ярьж алах бол ер нь хүүгүүд охтууд ч гэсэн те хідэн охинтой үерхэж байгаа, хідэн хүүгүнтэй үерхэж байгаа гэж тэрүүгээр аягүй сайрхдаг бах те. Одоо тэгэхээр болцсон уу? Намайг амтэрч явах залуу бах танаас насан дээр тэгдэг л байсан да. Тэрнийг гуйсан чинь зөвшөөрсөнгүй. Энийг гуйсан чинь зөвшөөрлөө. Тэгэнгүүт нь тэрийг гуугаад гэлтэй. Гэсэн шид юм яриад ингээл байж байгаа шүү дээ. Өнөөдрийн нийгэм бол ерөнхийдөө бүр тийм зүрд зүг хүртэл гарцсан тий. Завхаарлыг дэмжсэн. Өөгшүүлсэн. Зүрд зүг хүртэл гарцсан. Энэ юу вэ гэхээр нөгөө махан биений хүслийг өөгшүүлж байгаа явдал байхгүй. Энэ махан бие юу хүсдэг вэ гэхээр завхаархыг хүсдэг юм байна л да. Энэ махан бие юу хүсдэг вэ гэхээр гэр бүлээ араар нь тавихыг хүсдэг юм байна. Энэ явдлыг махан бие хүсдэг болохоор Паулийн хэлж байгаа тэр залхаах гэдэг үг бол энэ махан биенээс гарч байгаа Бурхны эсрэг хүслүүдийг таслаж, завчиж өгөө болохыг хэлж байгаа. Амен. Тэрнээс зүгээр муу хөрхий зовлогоо зовоох нэмэргүй шүү дээ. Паул Библиэлд хэлсэн байгаа шүү дээ. Нэг нүд чинь гим хийвэл энийгээ ухаж аваад хаяа гэсэн. Энэ гим хийж байгаа нүдээ ухаж аваад хаяа гэсэн. Тэгээ хайчгаар яах юм? Гим хийгээ болчихоо. Доличод нөгөө нүд нь гимээ хийгээл явна шүү дээ ингээл. Алгаа байхгүй. Нэг гар чинь хулгай яваад энэ гараа таслаад хаяа гэсэн. Энэ гараа хулгай гэж яадсан ингээд хашраад нөгөөч ингээд бивж явах уу? Үгүй өөрөө л татахаа зэрэл чинь нөгөө гараа ингээд хулгай их гээл явна шүү дээ. Алгаа байхгүй. Энэ эргэтэн гэдэг чинь шүү дээ. Ямар ч одоо үндсэндээ үүрэггүй. Энэ хаанаас өдөрдөгдөг юм бэ гэхээр энчнээс өдөрдөгдөг юм. Бүр өөрөөр хэлэх юм бол энчнээс өдөрдөгдөг. Тэ? Энчнээс өдөрдөгдөг. Энэ дотроо бид нар захирагчаа байлгаж чадах юм бол энийг ухаж авах шаардлагагүй. Тэртээ тэрнгүү эннээс ирж байгаа мэдээлэлээр бид нар ажиллана гэсэн үг. Зүрхнээс ирж байгаа мэдээлэл. Зүрхийг минь өдөрдөх ёстой тэр нэгэн бол зөвхөн Бурхан. Зүрхэндээ бид нар Бурханыг байлгаач гэж хүсээд гуугаад байдаг явдал бол хэрвээ бид зүрхэндээ Бурханыг байлгаад зүрхэндээ Бурханыг урьж авчираад өөрийнхөө эзнэр Бурханыг бид нар хүлээн зөвшөөрөх юм бол бидний махан биеийн хүслүүдийг таслан зогсоож чадна гэсэн үг. Паулийн ярьж байгаа энэ залхаах, боолчлох гэдэг зүйл бол яг л энийг хэлж байгаа. Боолчлон гэдэг ойлголт бол биш үү? Нэг нь нэгийгээ захирахыг хэлж байгаа шүү дээ. Нөгөөх нь ямар ч эрх мэдлгүй байхыг те. Өөрөөр хэлэх юм бол боол ямар ч эрх мэдлгүй бай. Та нар даалуу тоглодог үстэй. Даалуун дээр нэг жанилын хураана гэж тоглоом байдаг те. Жанилын хураагаад боол болдог те. Боол болохоор яах вэ? Хаандаа яочаад хамаг өнгөтэй өддөг өгчдөг те. Өөрөө тэгэхэд хамаг хог шаар шавхрууг ингээд авдаг те. Яг тэрнтэй адилхан боол гэдэг чинь ер нь өөрөө ямар ч эрх мэдлгүй өрөөлийн одоо эрх мэдэл захирагдахыг хэлж байгаа байхгүй. Тэгвэл Паулийн хэлж байгаа боолчл гэдэг бол яг махан биеийг Бурхны эсрэг тэрсэлж байгаа тэр хүслийг нь таслан зогсоож Бурханаар өдөрдүүлж энэ махан биеийг ямар ч эрх мэдлгүй болгохыг хэлж байгаа юм л да. Махан бие. Махан биеийн хүслүүд нь юу гэдгийг? Уур хилэн, бардамнал, завхаарах, утга учиргүй наригдсан гэх, үл хайрлах, үл уучлах маш олон зүйлсүүд байгаа. Энэ бүх зүйлийг хүчингү болгохыг Паул хэлж байгаа.
Мөн Паул хэлэхдээ би ч гэсэн энэ уралдаанд гүйж байгаа нэг юм шүү гэдгийг хэлсэн өөрийгөө. Өмнөх хэсгээс нарах юм л хэлж байгаа юм. Тиймээс би зориггүй мэт гүйдэггүй харин хий агаар цогх мэт нудралдаггүй харин ч бусдад тунхагсан атлаа гэд. Цааш явж байгаа тийм. Тэгээ Паул ч гэсэн энэ уралдаанд гүйж байгаа гэдгийг хэлсэн. Би ч гэсэн тэр Бурхны надад бидэнд зориулсан тэрхүү тендерт би гүйж байгаа. Тэр уралдаанд би гүйж байгаа. Төрөлхийн тулд ялахын тулд би гүйж байгаа. Ингэхдээ надтай хамт гүйж байгаа хүмүүсээ би бүдрүүлэхгүй тулд, надтай хамт гүйж байгаа хүмүүстэй би саад дотор болохгүй тулд, өөрийнхөө махан биеийг би боолчилдаг, өөрийнхөө махан биеийг би үхүүлдэг гэдгийг хэлсэн. Халелуя. Өнөөдөр энэ ертөнцийн Есүс Христ биднийг гэрэл гэж хэлсэн. Тийм биз? Таныг гэрэл гэж хэлсэн. Та нарыг өнөөдөр Есүс гэрэл гэж хэлсэн. Та нарыг Есүс гэрэл гэж хэлсэн. Хааши дандаа нэг гэрэл биш байх дуртай хүмүүс юм ааш. Есүс биднийг гэрэл гэж хэлсэн. Яагаад гэвэл биднийг хараад Христийг таних, мэдэх, ойлгох учраас бидний амьдралаас, бидний үг хэлээс, бидний гэрчлэлээс, бидний амьдралын хэв маягаас Христийг энэ дэлхийн үл итгэгчдэр харж ойлгож таньж мэдэх учраас харахгүй гэрэлтүүлэх гэрэл юм а гэж Паул бидэнд Есүс биднийг хэлсэн. Амен. Тийм учраас гэрэл хүмүүс гэрлэл байх ёстой. Хэрвээ гэрэл байж чадахгүй бол хогийн савнд хаягдана. Хогийн савнд хаягдаад юу болох вэ? Яг зөв хог болно. Гэрэлтвэл тэр чинь юу вэ? Гэрэл. Гэрэлтгүй бол юу вэ? Хог. Тэгээ та нар гэрэл баймаар нь уу, хог баймаар нь уу өөрснөө л мэд. Библиэд бол бидний гэрэл болох бүрэн боломжоор Бурхан хангасан гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр Паул өөрөө хэлсэн би ч гэсэн энэ уралдаанд гүйж ийн, энэ уралдаанд ялахын тулд явж ийн. Миний титэм бол муудах титэм биш ээ гэж хэлсэн. Миний титэм бол үл муудах титэм юм аа. Мөнхөд надад байх тэр шагнал юм аа гэдгийг Паул хэлсэн. Ах トゥ сэн бидний амьдралын нэг хэсэг хугацаа хойно өнгөрсөн. Бай. Та хойш хардаа. Хойш харахгүй. Бай гэж хэл. Таны амьдралын нэг хэсэг ардчи үлдсэн. Үлдсэн. Яа харахгүй үлдсэн. Таны амьдралын залуу насны нэг хэсэг, магадгүй хүүхэд насны нэг хэсэг, магадгүй таны амьдралын бас хамгийн азтай, одтой нэг хэсэг ч юм уу, те? Эсвэл хамгийн азгүй, одгүй нэг хэсэг хойно ч үлдсэн. Одоо таны амьдралын үлдсэн хэсэг таныг хүлээж байна. Үлдсэн хэсэг. Таны тэр хойно үлдснээс чи өшөө магадгүй те чухал хэсэг таныг хүлээж байна. Өнгөрсөн амьдрал чухал уу? Өмнөх амьдрал чухал уу? Өнгөрсөн амьдралдаа бид нар юу ч хийсэн байлаа? Яаж амьдэрсэн байлаа? Ирээдүйд бид нар яаж өөрчлөгдөх боломжтой шүү дээ. Яаж ч өөрчлөгдөх боломжтой. Тийм болохоор өнгөрсөндөө бид нар алдсан байж болно. Өнгөрсөндөө бид нар буруу зүйлийг хийсэн байж болно. Харин өмнөө байгаа зүйл рүү бид нар өмнөө байгаа тэр яллагчд өгөх үл муудах тэтмийг авахын тулд бид нар өнөөдрөөс эхлээд энэ жилээс эхлээд Бурхны өмнө дуулууртай байж ажиллаж амьдарч урагшлах ёстой юм аа. Ах トゥ сэн. Бид энэ дэлхийн ертөнцийн хаанаас ирээд хаашаа явахаа мэдэхгүй. Манан дунд төрсэн хүмүүс шиг амьдардаг хүмүүс биш ээ. Христ итгэгч хүмүүс бол. Олон хүмүүс хаанаас ирээд хаашаа явахаа мэддэггүй. Харамсалтай. Та нар хаанаас ирсэн? Амен. Бурхан биднийг бүтээсэн шүү дээ. Тийм биз? Бурхан биднийг бүтээсэн учраас та өнөөдөр энэ ч зогсож байгаа юм. Багдгүй хүмүүс манай ээж аав хоёр танилцаад, тэгээд хайрлаад, тэгээд хамтдаа унтаад, тэгээд жирэмсэн болоод хүүхдтэй болсон гэж бодож байгаа. Гэхдээ ээж аав хоёр чинь уулзаг үл яах юм? Төрөхгүй шүү дээ. За уулзсан байлаа. Яг тэр өдөр хэрэлдсэн байсан бол яах юм? Бид нар бүрэлдэхгүй шүү дээ. Ээж аав чи уулзуулаад тэнгуүтэй хайрлуулад тэгээ манай аав ээж хоёрыг 3 сарын 2-нд
би ингээд одоо төрсөн шүү дээ тий. 3 сарын 2-ноос 10 сарын өмнө хоорондоо сайхан эвтэй найртай сайхан байж байгаад ингээд нэг нэгнийгээ хайрлуулад би бүрэлдэх би юм боломжийг бий болгоод тэгээд би ингээд төрсөн байхгүй. Энийг юу гэж бодож байгаа? Тохиолдол гэж бодож байгаа юм уу? Энд чинь бурхны хүсэл заяа. Бурхны хүсэл. Бурхны хүсэл байгаа учраас бид нар өнөөдөр энэ дэлхийн ертөнцид мэндэлсэн. За тэр сармагчин манамгчин гэдэг бол үлгэн шүү. Яг үнийг хэлэх. Тэр сармагчингаас хэрвээ үүссэн бол тэр дайрвч гэсэн өөрөө битсэн байдаг те. Энэ нөгөө нэг хувьсэл болсон амьтдын хооронд яг хиллэг нь юу вэ? Би нэг ерөнхийд нутгаар нь яриад шүү сая. Одоо жишээлбэл сармагчингаас хүн рүү үүссэн байна те. Гэтэл хүн сармагчин хоёрын хоорондох тэр хувьсэл олдохгүй байхгүй байгаа гэдэг талаар дайрвингийн тэр хувьслын онолчлол номон дээр нэг байдгийг. Түүний онол ерөнхийдөө сармагчин хөдөлмөрлсөөр хагаад хүн болсон гэдгийг яриад байгаа шүү дээ. Гэтэл үүндээ хүн жуу сармагч юм уу, сармагчин жуу хүн байхгүй. Хүн байна, сармагчин байна. Заримдаа бид нэр андуурдаг. Үг дээдсэйгээ сармагчин манамгчин гэдэг сургууль мургуул дээр заагаад байдаг юм шиг баг. Сармагчин та нарын үг дээдс биш ээ. Бидний үг дээдс бол хүн. Бид хүнээс л үүссэн. Анхны хэнийг хүн үүсгэсэн бэ гэхээр хүнийг бурхан бүтээсэн. За бид нар тэгвэл хаанаас ирснээ ингэж мэдж байгаа хүмүүс тийм үү? Одоо хаашаа явах талаараа бүгдээр ярилцгаая. Хаашаа явмаар байна? Мөнхийн улс руу. За мөнхийн улс руу явахын тулд та юу хийж, юу гийгүүлж байна гэж байгаа шин. Ямар нэг юм гийгүүлснээр бид нар мөнхийн улс руу явах уу? Гэрэл мэрэл гийгүүлэх мэгүүлэх талаар хэдүүл яриад байгаагүй лөө. Энэ бол зөвхөн итгэл хэрэгтэй. Амен. Итгэсэн хүмүүс гэрэлтдэг байхгүй юу? Ойлгож байна уу те? Гэрэлтснээрээ бид нар мөнхийн улс руу явдаг юм биш. Итгэгч хүмүүс гэрэлтдэг. Өөрөөр хэлбэл Христийг зүрхэндээ оруулж чадсан тэр хүмүүсийн дотроос хайр ундардгийг, уучлал ундардгийг, амар тайван ундардгийг, өөрийгөө захирах байдал ундардгийг, баяр баясгалан ундардгийг ах トゥ усан минь. Христэд итгэсэн хүмүүс гэрэлтдэг. Христэд итгэсэн итгэлээр бид нар Бурхны бидэнд хэлсэн тэр мөнхийн амьдралд очих боломжтой. Тэгвэл Паулийн өнөөдөр яриад байгаа энэ зам яг ямар зам, ямар гүйлтийн зам бэ? Энэ бол итгэлийн амьдралаар амьдрах зам. Амен. Бурханд итгэж, Бурханд дуулууртай байж, Бурхныг дагаж итгэлийн амьдралаар амьдрах замыг Паулд хэлж байгаа. Бид итгэлийн амьдралаар амьдрч, итгэлийн замлаар замлах ёстой. Тэр үед бид нар Бурханаас хизээч үл муудах тэтмийг авах болно гэдгийг Паул энэ хэсэгт хэлсэн байна. Хэн нэгэн хүмүүс биднийг хий хоосон зүйлийн төлөө тэмцэж байгаа юм шиг, хий хоосон зүйлийн төлөө биднийг одоо гүйж байгаа юм шиг санджээж болох юм. Энэ бүх зүйлийн баталгаа чинь ариун сүнс бидний зүрхэнд оршиж буй итгэл юм байгаа юм л да. Паулд хэлсэн байгаа шүү дээ. Би зориггүй мэдгүйдгүй. Хий агаар цогх ингээд агаар цогч байгаа юм шиг нударгалдаггүй гэж. Энд цаана бай байгаа. Энэ гүйлтэнд цаана зориг байгаа гэдгийг Паулж байгаа. Бид энэ дэлхийн ертөнцийн зоригтой ирсэн. Зоригтой амьдрах хэрэгтэй ах トゥ усан. Энэ дэлхийн ертөнцийн бид Бурхныг алдаршуулахын тулд энэ дэлхийн ертөнцийн ирсэн. Бурхныг алдаршуулж бусдад бид Бурхны эрүүл, нэгүсэл, авралыг хуваалцахын тулд энэ дэлхийн ертөнцийн ирсэн. Таны энэ дэлхийн ертөнцийн төрсөн төрөлт зүгээр л тохиолдол юм биш шүү. Ихийн хөвлөд бүрэлдэхээс чинь нэгсүүлээд гээд бүр бичсэн баг шүү дээ Библиэлд тий. Тэгвэл энд сууж байгаа бүхий л хүмүүсийг би үнэхээр ихийн хөвлөд бүрэлдэхээс чинь өмнө Бурхан та нарыг сонгосон гэдэгт итгэлтэй байна. Харин энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний амьдрал, бидний зориг бол Бурхны бидэнд өгсөн тэр ерөөлт замаар ялагч болтлоо гүйх явдал юм байгаа маах тусар. 2019 он таны хувьд нэхэр ерөөлтөй жил байх болтгой гэж би ерөөж байна. Та өөрийнхөө гэр бүл дотроо, өөрийнхөө
амьдралдаа өөртөө үнэхээр Бурхныг зорилгоо болгож амьдраарай гэж хүсэж байна. Та зүгээр нэг манраад ман дунд амьдарч байгаа нэгэн биш. Та бол ихийн хөвлөд бүрэлдэхээс өмнө Бурхнаар сонгогдож дуудагдсан нэг юм шүү гэдгийг би танд урамшуулъя хэлхийг хүсэж байна. Тийм учраас та энэхүү дуудлага зөв зохистой байж зорилгоо улам илүү тодорхойлж Христийг алдаршуулсан, Христийн гэрэл болсон итгэгч байгаарай гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Бурханд алдрыг өргөё бүгдээрээ. Халелуя.